Девонскод үнэхээр цагдаа дээр бүртгэлтэй өмнө нь яаж шийтгэл авч байсан нь мөн дээрс нь финалийн 2 дахь тоглолтын дараах өгсөн Мууши болон Том нарын ярилцсан дээр яг юу гэрв. За ингээд шууд ярианд орцгоё. Powered by Airplane. Айлы хөгжи. Бидэндээ хамтран ажиллагч Сан Мигэл, дурсамж бүтээх Тансаг амт. Lamy, Payless, Puffmore. Freshback. Superus Ashayra. Ямартач ингээд өнгөрсөн 7 хоногт сагсан хүмүүст юу ч болоод өнгөрөв тэгээд шууд гол ажилд орцоо. Ямартач финалийн цувралыг ярихаас өмнө хэдүүлэл эхлээд хагас шигшээ зурлыг ярих нь бол зүйтэй тэр дундаа Apes болон Metal-ийн Game 7-ыг ярих хэрэгтэй. Тэгэд ерөөдөө мэрэгжлийн олон улсын сагсан бөмбөгийн төвшөнд бол 3-0-оос иргэн иржсэн ердөө ганцхан тохиолдол байт юм билээ. Тэр нь болохоор 2015-аас 16 оны Филиппиний лигт Сан Мигел Beermen гэдэг баг л 3-0-оос эргэж ирээд тэгээд тухайн удирдалд бол авраг авч ирсэн юм билээ. Тэгээд за Game 7-ийн тухайд бол угаасаа бүгдрэл үзсэн харсан мөнгөчин гэдэг хүн бол одоо сагснаас явах уугүй юу гэдэг бол эргэлзээ бол хамгийн түрүүнд үүсэдэн дараа удирдал яг яах ийхийн энэ жил өгөн тэ шунхлаа групптэй хамтраа тэгээд уг нь ажиллагаа өргөжөөд ингээд явжсэн боловч одоо яг цааш Davis багтаага байх ууг бол үнэхээр мэдэхгүй байна. Мөн дээрс нэг тоглолтын тухайд гэвэл эцсийн мөчөд бол хожигдсан тэгээд толгууд төр хийсэн тэр алдааг бол угаасаа хүн болгон ярьж байгаа. Мөн дээрс нь бол тоглолтын дараа бол Монгол Улсын гавьяа тамирчин Шарав Жамс гэдэг хүн бол Apes багийг дараа жил бас засалжуулагч өндөр магадaltaй гэдэг угаасаа өөрөө л илэрхийлсэн шүү дээ. Ингээд болохгүй бол би засалжуулаад ингээд авраг аваад өгөө. Би угаасаа өдөлгөхөд хэлсэн. Энэ бол коуч болохгүй нэг хэлсэн. Тэг ямартаж тэр геймний сэвэн тухайд бол тийм байна. Тэг ямартаж бидний хүссэн хүлээсэн финалийн цуврал бол ихсэн. За финалийн эхний тоглолтыг яриа л да. Финалийн эхний тоглолтод бол за эцсийн мөчд Wesley бол үнэхээр сарвал эрдний өдөөс бол хин гэдгийг харуулад яагаад энэ нөлөөллийн шилдэг импорт тоглож буусаа дахин батсан. Тэгээд 40 минутанд 40 оноо авсан байлээ. За тоглолтын тухайд бол ямар ч тааж 3 оноогоор бол эхний тоглолтод бол Metal баг хожиж цувралыг бол тэргүүлж хийсэн. За ихт одоо миний ярих байгаа юм бол хүн болгоомор баг мэдж байгаа харсан баг. Гэхдээ энэ бол сагсан мөнгөөс хитэрсэн зүйлийг одоо ерөнхийдөө бол ярих гэж байна. За энэ бол угаасаа та бүхэн харсан Devon Scott болон Az2-ийн хооронд болсон үйл явдлын талаар бол яри дэлгэрэнгүй задлж ярих гэж би бол бодож байна л да. Тэгэхээр Metal баг бол илүү тоглолт нь эхний үед бол илүү явж байсан. Тэгээд нэгдүгээрийг дуусахтай зэрэгцээд бол тамирч тэр бол угаасаа яг үндэд загсанд байдаг зүйл миний бодлоор бол ганц нэгтэй бөмбөгөө ингээд хооронд өгж авалцаад тэгсэн. За тэрний дараа бол угаасаа юу босныг бол за баг худалч нь сагсан бөмбөг сөнөгч гэсэн илүү баг Монгол улсын баг хүн болгон баг харсан баг тэр үйлдэлийг тэгээд тэр үйлдэлийг болохоор Rabbit Punch гэдэг юм байл л дээ. Rabbit Punch гэдэг нь болохоор ерөөдөө тулааны бүх спортод хориотой тийм артлын дагцрын хүнийг хараагүй байхад тэр толгой хэсэг рүү ар хэсэг рүү нь бол үнэхээр зохиож болдгоо мөлий. Тэрнээс бол гимцэн бас нэг тод жишээг бол та бүхэн мэднэ шүү дээ. Тэнгүүд тэр үйл явдалтай холбоотой үйл явдлууд бол ерөөсөө араараасаа цувраал ингээс араараасаа хойшлоод битүү одоо бүх Facebook page ус хийвэл бүгд одоо бүх л ерөөсөө анхаарал сагсан бөмбөг дээр бол байлаа. Тэгэнгүүт за окей энэ дээр холбоотой хэд хэдэн бас постуудыг ярих нь бол яалтч зүйтэй гэж байна. Тэгээд миний хамгийн ихний ярих пост бол за яг тэр бэртэл гимтэл дуусаад 2 дугаар хагасын дараа бол азаад хийж тоглолт нь бол ирж ирээгүй дээ. Тэр чиглэлээ шууд гимтэл эмнэлэг бол явсан юм биш үү гэлээ. Тэгээд Азагийн бол игч нь бол тийм постыг бол хийсэн байсан л та. За тэгээд тухайн пост нь болохоор нэгж байгаа байхгүй. Маш өндөр халуурч байна, эмнэлэг явж байна. Тэгээд үндэсний лигийг меншн хийсэн, холбоог меншн хийсэн, бишэл Metal багийг бас меншн хийсэн. Би дөвгийнхээ эрүүл мэнд амь насыг нэхэн шүү. Та нарыг ямар үүдэл гаргахыг харж байгаа шүү гэд битсэн. Мөн дээрээс нь дараа нь болохоор яадаг мó араатан бэ? Адилхан тамирчин хүн байж яадаг мó мангас вэ? Хүний толгой эмзэг хитэнлөө ингэж зөгтөг нь яадаг араатан бэ чи? Цэгэн тараад хүн өхвөл яах вэ мó гүлэг минь чамаас заавал хариуцлага нэхэн. Чиний жоохон хүүчин охин чинь ихнэр чинь үзээд сууж байна. Are you fucking moron? You fucking monster. You don't have son right. I wanna be him like you did it to my boy. Ихэд бол маш тийм хурц үг гэлт. Ялч үгүй уусаа арг гэр бүлээс нь бол уусаа бохиндох нь бол ойлгомжтой байх. Тэгээд мөн дээрээс нь Scott бол өөрийнхөө Instagram дээр шууд баг хувцалах хөрөлөө бол яваад бол хит хитэн сториг бол хийсэн л дээ. Тухайн сторид болохоор за ингээд миний гаргасан үйлдэл бол тий сагсан мөнгөөс илүү өөр зүйл байлаа. Би өөрийгөө хянаж чадсангүй. Тэгээд Az2-аас меншнж байгаа. За ингээд эр хүний хувьд бол уучлахгүй жин хийсэн үйлдэлтэй яасан хийсэн гэдэг. Ерөнхийдөө болж уучлалт бол гуйсан. За мөн дээрээс нь Scott-ийн бас ихнэр бол зүгээр байгааг өөрийнхөө Facebook дээр өөрийнхөө нөхрийг хамгаалсан бас нэг иймэрхүү өнгөстэй постыг хийсэн л жишээлбэл
За Монгол төр надад ихэндээ гоё байсан. Ингээл хүмүүстэй culture-смгийн culture айгүй гоё байсан боловч тэгээд саний үйлдэлийн дараа бол ийм racism гэдэг зүйлийг бол мэдэрлээд ингэж broadcasting гэдэг олон нийтээр бол ингэж racism-ыг ингэж ярих нь бол зөв буруу биш ээ. Ингээд манай хүүхдүүд харж байгаа ингээд надад л таалагдахгүй мэнэ гэсэн өнгө системийг бол битсэн. Би нэг бол яг жоохон ойлгоогүй мэдээж бол өмөрж байгаа нь ойлгомжтой. Тэгээд бас судлаад үзэлтэй Scott ер нь тэр шүүхийн өмнө ер нь ингээд flashback app дээр Taste Trip гэх дэлхийн хоолны ямтуудаар аялах хямдрал бол зарласан байгаа юм байна л дээ. 7 хоног бүр өөр улсын хоолнууд дээр хямдрал зарж байгаа юм байна. Өнгөрсөн 7 хоногт Монгол хоолнууд дээр хямдрал зарсан бол энэ 7 хоногт хятад хоолнууд дээр 10-аас 25% хямдрал зарсан байгаа юм байна. Та бүхэн Flashback app-ийн сошиал хуудасуудыг даган 7 хоног бүрийн мэдээллийг авах боломжтой бөгөөд өөрийн дуртай хоолой хямдралтай цавыг ашиглаад захиалаад хөргүүлээд аваарай. Бидэнтэй хамтран ажилладаг Flashback. Racism гэж штэ. Тэнгүүт харууд ингэж нөгөө нэг ер нь гадны улсуудыг хараад Америкийн culture-ыг харангуут харууд ингэж хамгийн их бидний ингээ racism хийгээд бидний ялгаруулад байна гэдэг мөртлөө өөртөө хамгийн болдгоо хүмүүс нь байдаг. Азуудыг уу? Тийм. Ер нь бол харууд одоо чинь нэг рэпер гэхэл ингээл нэг гэмтрийг ингүүтээ шүүхийн өмнө ял авахаар ингээд зогсон шүү дээ. Мэдээж тэр гэмтрийг шүүгдэн. Тэнгүүт өөдөөс нь ямар ч тийм гэмт хэрэгтэй холбоогүй мөртлөө өөрийгөө нөгөө нэг хар арстан гэдгээрээ одоо баг давуу тал болгож ашиглаж гэх юм уу өөрийгөө өмөөрөх нэг тийм гарц цайдаг байхгүй. Тэр нь ялч ингээ racism болоод хараад идэг. Хамгийн их бидний ингээ ялгарлан гадруух чинь гэдэг мөртлөө яг цаад утгаараа бол бидний ингээ racism хийгээд байна гэдэг өөрсдөө нөгөө одоо ядцсан хүн гэж яддаг шүү дээ. Өөрийгөө өмөөрөх ядцсан. Яг тийм шалтгаан racism хийхдээ байгаад байдаг. Тэнгууд Scott дээр ер нь одоо уусаа удирдлаглал метал дээр жахт амар гоё nice guy байна, family guy байна, гэр бүлийн хүн байна, аюу гоё соёлтой юм тайван хүн байна гэл маш өндөр түвшний professional тоглогч байна гэл хүн болгол ам сайтай байсан тий. Тэнгууд өмнө ер нь Scott гэдэг тамирчин бол dating сургуулиас суралцж байсан мөлий. Тэгээд ямар нэгэн цагдаагийн хэрэг бүртгэл бэд одоо ер нь бэд юм уу эсвэл шүүх хуралч юм уу ялмал өмнө сонссон тийм ер нь бол байдаг. Жижиглэр нь сонссон уу? За би бол яг тэр гарсны дараа манай үзэгч маань явуулсан. За ингээд Scott ч ингээ ял авч исэн байж магадгүй байна гэдэг. Тэгээ би ухаад үзэн чинь манай инхий удын тоглолтог байсан Dayton гэдэг багт 12 онд орсон юм билий. Яг Dayton-ийг сургуулах гэсэн өмнө. Тэгээ тэрэндээ нэг Robinson гэдэг бас нэг багийнхан хамтарч үүдэг. Хоёулаа гарааны 5-д урдаг. Гарааны 2 тоглогч тийм. Тэр хоёр болохоор 3 сарын ял аваад 5 жилийн тэнцэн аргалзах ял авч ирсэн. Тэгээ яг гэмтэргийн шалтгаан нь юу гэсэн чинь одоо нөгөө нэг дотор хоёрынхаа хүүхдүүдийн өрөөг тонох, орон гэрийн хулгай, тэгээд танхай, робер гэдэг дээр мэдэргээд маш олон хэрэг тийм гарч исэн юм билүү. Тэнгүүтээ тэр мужийн шүүх нь болохоор бүр тангарахны шүүх рүү явуулаад 5 жилийн бүр ингээд яг jail ингээд бүр 20 хэл гэж ийсэн чинь тэр нь болохоор иргэний хэргийн шүүх точингуудаа 3 сарын 20 ял 5 жилийн тэнцэн аргалзах ял авч исэн юм билээ. Тэгэхээр бүр яг шорон 90 хоног байсан гэсэн үг. Яг 90 хоног бол байсан гэсэн үг. Хоёулаа ч гэсэн Scott ер нь яриа хийж явах цаа чи ингээл Есүс Месүстэй амар гоё гэгэл юм яриад гэр бүл яриад ингээл амар гоё nice guy харагддаг. Тэнгүүт ингээ бэкграундын ухаал айгүй эвгүй юм бэл. Тэгээд хамгийн гол нь тэр нөгөө нэг хулгайн хэрэг өштэй давтамжууд амар ойрхон. 12 оноос 14 он хүртэл 7 удаагийн тийм хулгайн хэрэгт оролцсон гэж байгаа байхгүй. Тэгээ 14 онд Dayton-ийн сургуулийн сагсан бөмбөгийн багаас хасагдж исэн юм билээ. Kicked off. За тэгэнгუთ энэ дээр бас миний бас нэг унсан зүйл нь болохоор 14 оны 4 сард байсан ингээд бас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой бас нэг хэрэгт холбогдоод цаа чинь бас цагдаа дээр шалгагдчихсэн юм лээ. Тэгэнгუთ мань нь бол наадах гэхдээ ингэж үтсэн. Хідүүлээ яг нөгөө нэг хэдий сагсан бөмбөгийн ингээд муудалцаан зодон зөхөн болохгүй сагсан бөмбөгөөс гадуурх юм ярьж байгаа гэсээс гэр бүлийн хүчирхийлэл дээрээс яриад юм яах. Гэтэ юу үзэгчтэй ил чи тийм юмд орооцолж исэн бэлээ. Тийм бэлээ. Тэгэнгუთ яг метал багийн хувьд болохоор яг метал багийн зүгээс харуул үнэхээр ялч харамсалтай байна л да. Ингэж 3-0-оос иргэн ирээд мэдээж бол харамсалтай гэдэг нь бол нэг Scott байхгүй. Scott-ийн орон зайг бол дугуйр эрдэнэч юм эсвэл Цэдв сүрэн гэдэг тамирчид бол нөхөх хэрэгтэй болж байна. Мөн дээрс нь метал баг дээр бол өмнөх жил бол бас легонод нь асуудал гарч ирсэн. Тус Сила Миндэг бас нэгэн вайрал туссан болж ирсэн. Тэнгууд яагаад жил болгоо ингэ метал дээр метал бол уг нь Монгол тамирчид нь ерөөсөө айгуу тийм хаамбал те ерөнхийдөө даруй төлөв гэдэг би бас зэндээ санал нийлж байна. Тэнгууд яг ирж байгаа импортууд дээр бас жил болгоно нэг юм асуудлууд гараад байна уу та. Энэ жил ялангуяа хүн болгон л ярьж ирсэн шүү дээ. Одоо металлын легонууд ямар ч хийгүй байна тий. Алдаа мадаггүй ингээ гоё талбайн гадарх асуудалгүй гоё нэгс яг тэгэл энэ дэр нэг юм ороод ирж байгаа. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор болохоор метал юм те бас сөрөглөө амбассадор менежер байсан энэ жилийн бас үнэнч фэн мөнхөө MC ах юм бол постыг бол би бол бас хэлхэн зүйтэй ах гэж бодож байна. За MC болохоор шууд Facebook дээр пост бичсэн байхгүй юу. Ихэд бол гүлгийг бодхоор л уур хүрээд байх юм. Хайрын сайхан багийн нэр хүнд хөдөлмөр хоёр нэлэх хүүхэд нь үзээд сууж байгаа шүү дээ. Нодлон
Ноднин олон агенттэй холбогдож байлаа. Гэрээнээс өмнө хамгийн түрүү зан характерын талаар гэр бүлтэй шоу цэнгийн дуртай зэг гээд ёс зүйдлээс өмнөх багуудсан захиа авч баталгаажуулдаг байсан. Ур чадвараас илүү чухал асуудал л да. Одоо бүх юм өнгөрсөн. Нэг хүнээс болж багийг маань илбээр битгий хэл хангалттай асуудлуудыг туулаа, хангалттай хөдөлмөрлөлөө. Ямар их хичээж өнөөдрийг хүрснийг бүгд мэднэ. Азаад уу гайгүй байгаасаа эргээд ирээсээ өрсөлдөөнт гоё финал үзье, хэрүүл уралгүй гоё сагсаа үзье. Тэр хүнтэй хөнгөө хангалттай тоглож чадна, тоглож чадсаар ч гэсэн Metal Fam гэдэг постыг бол бичсэн байлээ. Тэгээд яг тэр Scott гарсны дараа бол бас SGS баг эзэм өгчин бол угаасаа тэр хоёр хоорондоо бас нэг жоохон бифтэй байгаадсан шүү дээ. Шууд Instagram story-нуудаар бол хэд хэдэн бас нэлээд ширэх үгсийг үлдээд тамцсан мэлээ. За тухайлбал шууд Devon Scott-ыг меншн жагаад better pack your bags and leave Mongolia as soon as possible гэх ерөөдөө бол чи зөв чамдаанаа аваад эртхэн Монголоос явахтаа бэлдээ. Тэгээ чи бол бүр энэ залууг бол ингээ баллаа хайчлаа тэгээд ghetto ass boy гэж. За ghetto гэдэг нь болохоор ингээ slang юм байл л да Америкийн. Slang-д болохоор ихэд юм жоохон lower class boy ингээ жоохон муухай хэлэхэд жоохон доод зэндааны хүн гэж ghetto гэж slang гэдэг юм байл. Манай уулны хүн гэдэг шиг. За ер нь бол тийм. Тэгээ шууд тэгээд хэлээд амжсан байлээ. Тэнгууд дараагийн шийдэл болохоор one is a pedo, other one is a ghetto гэж. За pedo гэдэг бол уусаа хүн болгоор мэдж байгаа pedophile гэдэг. Жоох хүүхдийг ингэж сонирхдаг юм хийлэгч юм гаж донтооны хэлдэг шүү. За энийг бол угаасаа өмнөх дугаар хангалттай ярьсан да тий. Та бүхэн бас мэдж л байгаа тий. Нөгөөх нь болохоор юм ghetto гэд хэлсэн бэлээ. Тэнгууд бас амарчим болохоор бас Devon Scott-ыг меншн жагаад битээ одоо гадуур гараарэ. Чи бол одоо бол энэ хотод бол аюултай шүү. Одоо гадуур гарвал аюултай шүү гэдэг бас нэг юм яжсан бас сториг бол хийсэн байлээ. Тийм наадах ч надад амар илүү санагдаад байгаа байхгүй. Яг үүндээ одоо лигт болсон асуудал яг лигээсээ шийтгэлээ аваад лигээсээ буруутагдаад нөгөө тэмцнээс уучлахгүйгээд ингээд за бүр ингээд нэг тал руугаа шийдэхдэггүй ч гэсэндээ зүгээр тэр одоо лигт болсон процесс шүү дээ. Тэгэнгүүт одоо энэ тентгийн олонний танил хүмүүс ч юм уу өөр багийн эзэн ч юм уу аятайхан байгаараа чамаа ингээ наа чи ингээ занл хийлээд нь шүү дээ. Энэ хотод ингээ аятайхан байгаараа тийм юм бол аюу аюу байхгүй. Бус легон руу ч бас юу гэж бодох юм те. Наа эднийг алдах юм бол эдэн алах юм байна. Юу шүү дээ. Тэгмгүйж бас Монгол дуулахтай хайртай байлгүй л яг. Тэгтээ бас яг ийм үйлдэлүүд бол аюу юу баха. Илүү. Тийм. Мөндрөөс бидний ярьж байгаа зүйлс бол яг үндэ сасан өмгөөс ингээ халиад явчлаад ямар ч энэ сэдв дээр бол хэлэхэд бол ямар ч аз хоёрын хувьд бол тий бид түрүүнийхээ хэлсэн эрүүл мэнд нь гайгүй байгаасаа цоо эрүүл байгаасаа тий дараа дараагийн тоглолтод оролцоод яваасаа за Scott-ийн хувьд бол ямар ч ингээ баг Монгол дахь түүний зам нь бол ингээ дуусчих шиг байна тий тэгээд шүүх цаг дээр ч юм уу тэр асуудлыг бол цааш гарах байх ямар хариуцлага тооцъё тэгээд энэ асуудал дээр бол үнэхээр лимэл байна да. Тэнгүүд яг тус үйл явдлын дараа бол метал багс шууд мэдээлэл гаргасан ямар ч ингэ уучлалт хүссэн тийм метал мэдээллийг гаргаснаас гадна бол яг метал багийн зүгээс шууд Scott-ийн хоёр тоглолтоор шууд өнжүүлсэн багийн зүгээс. Энэ холбооноос бол за гүү юу яриад байгаа юу хоёр тоглолт гэсэн 2026 оны 1 сарын 1-ийн хүртэлх Монголын сагсан өмгийн дээд лигтэй холбоотой ямар ч үйл ажиллагаанд бол оролцох хэрэггүй. Ерөнхийдөө шууд бандад лигээс бол за шууд хэлээд бол хөөжж байгаа юм билээ л дээ Scott-ийг бол. Тэнгууд яг Scott-лаас харуул энэ нь цаашдын тамирчдын нь одоо замнал угаач тэр хүний тий тэр хүний замнал яаж нөлөөлөх үү гэдэг бол надад бол маш их жоохон төгшүүртэй байна. Одоо цаашдын одоо гэрээ контракт мэдээж одоо энэ бол ингээд CV-д нь бол тодор үлдэх нь бол ойлгомжтой болчихлоо шүү дээ. Тэгээ мөн дээрээс нь холбооноос бол 2 сая төгрөгөөр л торгосон. За бас өөр нэгэн сонирхолтой шийдвэр нэг бол А2-ыг бас нэг тоглолт болон 500 сая төгрөгөөр торгосон байлээ. Тэгээ спортын бас үйлдэл гэдэг. За энэ шийдвэрийн талаар та бүхэн доор комменттэй санаа бодлоо үлдээх гэж би бодож байна. Одоо манайхан нөгөө гаднаас тамирч дээр шүү дээ. Тэнгүүд хитрхийн нөгөө нэг легонруудаа таалагдах гэж ч юм уу тий. Легонрууд амар найс байхгүй бүх юмд ингээд Google хийдэг шүү дээ тий. Монгол төлөвчдүүд тэгдэг мөртлөө. Яг тэгээд хахаар бас нөгөө нэг легонрууд нь даврахч гэх юм одоо юу гэх юм. Тиймэрхүү зан характер ажиглагддаг тий. Тий талбайд байхдаа шүүгчтэй альцж байгаа. Монголыг жоохон ингээд мяалах ч юм уу, жоохон басах ч юм уу тий. Нэг тиймэрхүү характер ажиглагддаг болохоор манайха өөртөө бас Монгол төлөвчдөө яг харьцдаг. Тэгээс легонруудтай бас яг тэгжил харьцаж өртөхгүй бол бас ийм байхад дахаар чинь юу болчих шүү дээ. Бидний хамтран ажилладаг Lamy брендийг Weapon 6 төрлийн жимсний хамттай бөгөөд 12,000 соролттойгоор 35,000 төгрөгөөр CU-гийн бүх салбар дэлгүүрүүдээр худалдаалт хийж байна. Lamy, Payless, Puff More. Мөн дээрс нь Scott-ийн хувьд болохоор удирлынхэнд бол бис миний сонсноор сарын нэг 16-аас 18,000 долларын орчим цалинтай гэрээд ирсэн мэлээ. Мөн дээрээс нь болохоор багаас нь ингээд бүр ингээд хувийн жолоож гаргаж өгсөн. Тэгээ байхаа байр хоолны хангамжлал угаасаа бүгд бүх багт бол гаргаж өгж байгаа.
Тэнгуут бас манай Scott дээр бас зөвхөн энэ үйлдэл нөгөө нэг одоо энэ Az2-ыг энэ Rabbit Punch хийдэг үйлдэлээс өмнө баасан зоржийг нэгдүүлэх гэж унаадаг. Тэгэл ер нь бид нар л анзаараагүй болохоос яг үндэ Scott-ийн хувьд юм зан характерын асуудлууд яг үндэ ингэж бага багаар илрээд ийсэн шиг санагдсан. Одоо бид нар өмнөх бичлэгүүдийг үзэхэд бол тэг ямар ч тач энэ дэр бол би бол аль нэг талыг бол үнэхээр баримааргүй ямар ч тач Азагийн хувьд бол гайгүй байгаасаа тэг бас манай Монгол шишээ багийн ирээдүйн болсон тамирчин гэсэн Азаа дээр юу гэж үзсэн чи Азагийн буруу байсан гэж бодсон уу? Би өөртөө үнэхээр тэгж би өөртөө миний бодлоор бол үнэхээр тийм юм байгаагүй. Сагсан бөмбөгт бол тэр хэмжээний контакт байдаг. Тэр байтугай алдаа хүн бие дээр хийдэг, хоорондоо trash talk хийдэг. Тэгэхэд бол зүгээр л бөмбөгөө өгөөд тэр бол тэр ихтэй бөмбөгнийг толгоор нь унтсан юм биш. Яг гоо тийм байлээ. Тийм байлээ. Ямар ч тач эхний гейм бол үнэхээр ярих дуулан шуугантай амар тоглолт боллоо. За тэгээ хоёр дахь тоглолт руу шууд орцгоё л доо. За тэгээ бид дараагийн ярилцах тоглолт бол өчигдөрхөн болсон финалийн хоёр дахь тоглолтыг бол ярилцсан зүгт энэ бол 81-83-аар эцсийн мөчөд хасын хөлгүүд баг бол ялалт байгуулад сурд бол 1-1 болж тэнцсэн. За тухайн тоглолтод бол хөлгүүд багаас бол Az2 тоглоогүй харин металл багаас бол мөнхчөдөр болмол Scott бол тоглоогүй гэдэг бүрэлдэхүүнтэйгээр бол тоглосон. Тэгээд надад бол харахад бол шууд тоон статистик руу орохоос өмнө бол дөрөвдүгээр индекс бол яалтч Wesley үнэхээр сууж илээ. Үнэхээр ядарч эхэлж илээ шүү. Миний бодлоор. Тэгвэл энэ бол металл байгууд бол бас жоохон муу мэдээ байх дөнгөж суурлын хоёр дахь тоглолтод. Харин статистикт бол хоёр баг нийлээд тоон тоглолтод бол 46 тийм turnover хийсэн байлаа. Маш их бөмбөг алдалтай тоглолт болсон. Мөн дээрс нь Ян Миллерийн хувьд бол тухайн тоглолтод талбай дээр 20 гаруй минутын өнгөрүүлээ нэг жоног аваагүй, тэг оноотой дууссан гэх мэт. Их хоёр бол 18 он авч тоглолтын бас шилдгээр шалгасан. Тэгээд гэхдээ бол тоглолтоор ярилцах хөхтэй бол бас тун өөрийгөө чамлсан өөртөө бас жоохон стил хангалттай бус харагдан лээ. За тэгээ Томийн хувьд болохоор бас 20 гаруй минутыг өнгөрүүлээд 15 оноог л авцсан. Эцсийн мөч 80-81 байхад бол угаасаа Том байх сууж байгаа л гарч ирэл за окей би энэ Томд шидэлтийг угаасаа хийжээгээл гарч ирэл шидэлтээ хийжээ суусан. Тэгээд хийх юмаа хийгээс суусан. За харин металл багийн хувьд бол за жижиг уугагийн хувьд үнэхээр солиотой статик бол хийсэн л дээ. Тэгэхээр 20 оноо 10 самраас бөмбөг авал 10 ашигтай дамжуул triple double мөн дээрээс нь 8 стил бой. За бараг л quadruple double хийхээ шахсан бүх энэ болохоор дөрвөн үзүүлэлт нь 10-аас дээш гарахыг бол хэлдэг. Тэгээд ямар ч тач эцсийн мөчд бол гэхдээ нэмэхэд бол 100% татлогоог бол яхаа алдаад бол дуус энэ дээрх тэр идрээхэн реакшн болоод үнэхээр таалагдсан. Угнаа алдчлаа одоос та бүхэнд үзүүлэе гэж бодож байна. За мөн дэс энэ тоглолтын тухайд тэгвэл хамгийн онцлог зүйл бол за тэр хэвлэлийн баг болсон байхгүй. Ерөнхийдөө Томах Муша хоёр бол энэ бол төдийллийн хамтдаа тийм хэвлэлийн баг суугаад юм яриаг нь бол харагдаагүй. Тэнгууд энэ дэр одоо юу ирсэн гэж та бүхэнд бол харуулъя л да. Зүгээр яг хоо ер нь бол нөгөө шүүлтийн асуудлаас болоод ер нь нэг одоо тоглоход тийм нөхцлөд ер нь л бүртгэе болцоо одоо нэг өстэй үнэтэй тоглоод байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээд тэр байдал маань ер нь бол сүүлийн 2 жил бол яг ингээл ийм байдалтай л байна. Тэгээд Шигшааг дээр тоглох, лиг дээр тоглох хоёр ингээд шал хоёр ондоо нөхцөл байдал дээр нэг ер нь нөгөө байгаад байна. Тэгээд энийг хэлэхээр шүүгчэр нь буцаж нөгөө юм бодоод идэм үү. Тэгээд ер нь энэ асуудал ерөөсөө над дээр байгаа гэдэг. Тэгээд энэс болоод ер нь тоглолтод хангалттай хэмжээний тоглолтоо хийж болохгүй. Тэгээд энэ нь одоо багт бас магадгүй сөрөг нөлөө үзүүлэх тийм асуудлууд үүсгэж байгаа болов уу гэж харж байна. Ерөнхийдөө Монгол тоглогч нар импорт тоглогч нарын нэг юм ялгаа шүүгчийн нүдэн дээр харагдаад байгаа болов уу гэж зүгээр харагдаад байгаа. Би зүгээр өөр дөр би болоод хамаагүй. Би чинь болоод ерөнхийдөө би зөвхөн бэлгүүнийг хэлээгүй тий. Одоо энэ Монгол тоглогч нарыг үнэлж байгаа шүүгчний үнэлэмж легонуудын доор байгаад байна. Нэлээд доор. Шүүгч харахтаа хүртэл энэ легонер юм чинь алдаа хийсэн л байгаа. Тэгэхээр легонерын зүв байгаа гэж. Тий, яг тийм толгоон дотор нь тийм ингээ кодлогдсон юм байгаа. Тэгэхээр мэдэхгүй олон улсын тэмцээнийг үзэхээр мэдээж бид нар чинь бас үзэж харж байгаа. Одоо Шигшаа огээч гэсэн үзэж байгаа тий. Тэгэхээр нэг арай үлээлт нь бас өөр байгаад байгаа гэж харагдаад. Бэлгүүний хувьд Шигшаа дээр очиод асуудалгүй нэг 15 оноо аваад нэг 30 минут тоглоод алдааны асуудал орохгүй тоглоодох юм Монголд ирэхээр л 15 минутанд л 5 алдаа болчиход байх юм. Тэгээ эн чинь нэг цаасан дээр бууж байгаа тоон нэг л жоохон мэдгүй энэ юунаас болоод байгаа. Манай Монголд ирэхээр өөр болчихдөг юм уу те? Энд чинь нэг бол Монголд байгаа шүүгчнэр нь өөр байгаад юм. Нэг л асуудал байгаад байна чинь нормал биш байгаад байна шүү дээ. Чигшээ гэдэг 3-4 тоглолтод орохоор тоглоод болоод байдаг. Энд ирэхээр л болохоо олчод байдаг. Мэдгүй. Би нэг бол юун дээр байгаа мэдгүй. Мэдээж яг импорт тоглогч Монгол тоглогчныг шүүгчнэр арай өөрөө л хараад ах шиг санагдаад бай. За тэгмүүд энэ дэр ингэж яах вэ? Том хошууд хэлж байгаа хөө тэг ингэж ерөнхийдөө тоглолтонд багтаа энэ хөл сэтгүүлч асууж байгаа юм л та. Тоглолтонд яаж өрнөлөөтэй оролцож жоо ямар хөө байдлаар хандаж бодоход бол за ерөнхийдөө бол ингэж би бол уг нь ингэж энэ жилийн бэлтгэлжилт маш сайн байгаа. Гэхдээ шууд олсоод шууд хийцэн том ах бол шүүгчд болохгүй байна. Шүүгч ч ерөөсө болохгүй намайг ингэж
өөрөөр минь тоглоулах тэр орон зай нөхцөлийг бүрдүүлэхгүй одоо юм санаад байгаа юм уу эсвэл одоо ингийн хэлчихээр одоо шүүгч нь юм санаад байгаа юм уу санаад байгаа юм уу гэд шууд тийг хэлсэн. Надад энэ бол баг үнэхээр таалагдсан. Яалч ч уусаа удирдлаганд хэдүүлдэ шүүгч. За тэр Apes болон Metal-ын Game Center шүүгч гэд одоо энэ шүүгчийн асуудлыг бүр супер H2-оо биеийн шингэнийг хамгийн хурдан хугацаанд нөхөх үйлчилгээтэй супер H2-оос бидэнтэй хамтран ажиллаж байна. Шүүгчдэр ингэж их шиг гэдэг чинь нүүн шүүгч чинь ингэж 3 дахь хүний өнцгөөс харддаг да тий. Ямар тий харах ёстой. Ямар хүн алдаа гаргаж гинүү, ямар хүн алдаа авж гинүү гэдэг нь хамаагүй. Тэнгүүт яг нөгөө нэг тэр хоёр тоглогчийн аль нэгэнд нь одоо тухайн шүүгчийн хувь хүн нь арай илүү онгот тэрхэлтэй шийдвэр гаргах юм. Нэг тийм хувь хүн талаас шийдвэр илүү гаргаад байгаа санагдаад байдаг ш надаа. Тэнгүүд энийг гомдоочхууд гэж бодд юм уу дотор хаашаа нэг тиймэрхүү хувийн талаас илүү яг шүүгч талаас ингээд нөгөө нэг тэр шүүгдүүлээ сабжектив байдлаар харна гэдэг үлээ. Яг нөгөө нэг хэн байх нь хамаагүй яг юу болж ин гэдэг дээр анхаарах. Ёстой шүү дээ. Тийм. Цонгод шууд яриад усангууд муу шүү ах шүү бас шууд микрофон аваад тийм шүү дээ. Өнөөдөр бэлгүүн болохоор тий Сшэ баг тэрэ тоглохоор бол 30 гаруй минут тоглоод 15 он ямар ч асуудалгүй аваад 5 алдаа яав нөхцөл болохгүй ингээд тоож болоод байдаг. Тэгэл Монгол дээрээ тоглохоор ерөөсөд 10 15 минут нэгж 5 алдаа болоо суучих. Энэ одоо ингээд шүүгчтэй байна уу эсвэл тий яг юунда байна гэдэг ихэд жоохон бас гайхсан жоохон яг үндэ жоохон дургуутсан асуудлыг бол илэрхийлсэн. Тухайн тоглолт муу шүү бол бас 3-аас 3 хийсэн бэлээ. Тэгээд одоо л энэ асуудлыг бол ингэж том тамирчид бол ярих цаг бол хэдийнэ болцсон байгаа. Одоо манай лигийн төсөө мөнгө, эргэлздэг мөнгө төгрөг одоо энэ Entertainment салбар энэхтэй угаасаа ямархуу болчлоо бүгд харж ин тэнгууд холбооны зүгээс бас хамгийн нэг шийдэх асуудал бол ялч байна. Шүүгчдийн чанарын асуудал гэж би бол угаасаа зөвхөн зөндөөл хэлж ин төө бүр зүгээр залхатлаа хэлж ин хүнтэй. Тэгээ шүүгч чинь тэгээд яаж яах тоглолтын хөв заяа шийддэг хүн байгаад идэг те. Тэгэхээр эвгүй байхгүй тэр тамирчид ямар хөдөлмөрлж байгаа вэ? Тийм ээ ямар тач цувралын тоглолт бол за ямар тач ингээ финалийн цувралын хувьд бол ийм байлаа. Тэгээд за одоо яг финалийн цувралаас гадуурх өөр зүйлсийг бас ярил л да. Одоо одоо манай лигийн маань хөгжил төвшил ингээ дээшлийн сацуугаар ингээ тамирчин маань бас нэр хүнд амар өсч ин л да personal branding. Тэнгууд хит хэдэн би бас гоё commercial видеог харсан л да. Одоо манай тамирч технээсээ гоё ингээ рекламуудад тоглоод те ингээ гоё advertising хийгээд тийм entertainment салбар руу бас орж иж байгаа болоо гэж бол хараад байгаа. Яг өмнө нь л зөндөө ордог байсан. Энэ жилээс илүү жишээлбэл надад тэр нэг цогтаахтай раунд 4-ийн тэр реклам бол үнэхээр гоё санагдсан. Гихчэн ч юм уу. Энэ болохоор ингээд нэг талаараа бас манай лигийн нэр хүн ямар хэмжээний өсч юмсах Монгол сагсан бөмбөг ямар нөлөөтэй би бас нэр энийг хэлэхэд бол нэг улс төрийн нэг гишүүн билүү заавчлаарай. Манайха би мэдэхгүй ш. Ямар ч улс төртэй нэг холбоотой хүн бас тэр Азуур болон Оскоттой үйлдэлийг бас ярьсан байлээ. Тэгэхээр энэ бол нэг бодлын Монгол сагсан бөмбөг ямар амар хөгжөө гэдэг бас харуулж байгаа гэж би бодож байна. Цар үрийн томорч те тэр хүртэл хурж ин гэхэр чинь. Тийм ээ. Мөн дээрс нь өөр нэг чөлөөтэйгийн тийм зах зээлтэй холбоотой асуудал гэвэл Бисэж Nice Bag-ийн тамирчин Дөлгөө Мөрөнгөөс Сэлэн Боднос баг бас санал тавьсан байгаа юм билээ. Тэгээд би бол бас чадхаараа яаж хийж байгаа дүнгийн мэдээд бас дараагийн дугаар дээр бас хэдэн төгрөгийн санал тавьсан гэдгийг бол бас мэдээд хэлье гэж бол бодож байна. Тэгээд бидний сүүлчийн ярилцах сэдв бол Mongolia Mike-тэй бол холбогдож байна. Түүний хувьд бол шинэхэн их сургуульд орсон. Тэгээд South Carolina-ийн их сургуулийг сонгосон байлээ. South Carolina-ийн их сургуульч амар сайн л их сургууль юм байл л дээ. MB-рүү одоо 34 тамирчин MB-рүү продюс хийж гаргасан. Jamron гэдэг амар том одууд юу амар зөндөө хэлээ. Тэнгүүт манай Mike-ийн хувьд болохоор Dayton их сургууль, San Francisco Dons. Тэнгүүтээ Utah гэдэг 3 их сургууль тоглохдоо нийт 99 геймд оролцсон юм билээ. Энэшээ явах тий. Тийм, тэнгүүт D1-ийн тоглолт гэсэн үг шүү дээ. Тэнгүүт 83-т нь стартер болж гараад одоо гарааны тоглогчор гараад. Тэнгүүтээ 7 оноо 3 самбар 3 ассистийг дундчилсан. Тэнгүүт Utah-гийн сургуульд болохоор энэ стат нь арай жоох өсөж ирлээ. 7.8 оноо 4.6 ребаунд ч илүү жоохон өссөн байлээ. Тэнгүүт одоо South Carolina их сургууль руугаа очингууд мэдээж амар их боломж нэгдэх бах. Бас нөгөө талаар амар сэтгэлтэй. Энд чинь Mike-ийн сүүлийн жил шүү дээ. Амар ариун төгсө сургуулийн 34 тоглолт шидэх ч юм пөө юу гэсэн үг юм бэ. Тэгээд бас эмэгтэй баг нэлийн амар өгсөн шүү. 17, 22, 24 оны NCAA-ийн авраг байлоо. Эмэгтэй баг. Тийм үү. Тийм. Зү. Тэгээд эрэгтэй баг нь болохоор бас нөгөө 1976 эдгээд амар бол аврах 4-5 авраг бол харагдажсэн NCAA. 1890 оны түүхтэй Спаранс гаралтай шар ариг болох Сан Мигэл нь Монгол албан ёсоор худалдаалагдаж хэдийнэ олонний таашаалыг хүртээд байна. Найз нөхөд хайртай хүмүүстэйгээ хамт тэмдэглэх баярт өдрүүдийн хамгийн гоё дурсамжийг бүтээн. Дурсамж бүтээх Тансаг хамт Сан Мигэл бидэндээ хамтран ажиллаж байна. За пи ундгалахтай хэдүүлээ ингэнэ. Эхлээд ингэ сайхан зузаан хөөс үүсгэж чинь.
Тэгээ хааны дагуулад ингээ пив ундаглаа гэж. Ийм гоё юм голден өнгөтэй pale pilsen гэдэг. Ийм голден өнгөтэй ийм гоё пив байна. Cheers. Сан Мигель. За тийм ямар ч ч Майкийн хувьд бол шийдвэрээ гаргасан байлаа. Тэгээ эх сизонд нь бол амжилт хүсье. За харин Монголын дээдлийн финал бол үнэхээр галзуу зүйлс болж байна. Тэгээ финалийн за харин энэ дэр бас дараагийн бид нар бол дугаар дээр ялах зүйлс хангаас нэгээс нь хэлээ л да. Дараагийн дугаар дээр бол бид нар BCL-ийн хуваар болон тэнд ч ямар багуутай тоглох, тэнд ямар ростер байгаа, мөн дээрс нь одоо Eastern Asian League орхон ямар ач холбогдолтой ч юм уу тиймэрхүү зүйлсийг бол ярих гэж бодож байна. Тэгээ финал юу болох нь дундаа 20 хоног завсарлах юм бэлээ. Тэр оноос MCB-ийн Final Four эдэр болох юм бэлээ. Ямартач Монголын саксны процесс бол стил үргэлжлсээр байна. За ямартач Basketball Kardashians episode 29 ингээд өндөрлөж байна. Powered by Airplane аялыг хөгжим өрөөтэйгээр явдаг байгаа. Мөн манай контенттэй хамтран ажилладаг. Хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ болох Freshback, Super Us Asahi H2-оо, Спаний алдарч Charex San Miguel мөн Lamy брендийн Vape бид бүхэндээ хамтран ажиллана. За ямартач дараагийн дугаараар уулзцай. Түр баяртай. Powered by Airplane. Аялын хөгжий. Бидэндээ хамтран ажиллагч San Miguel. Дурсамж бүтээх тансаг амт. Lamy Payless Puffmore. Freshback. Super Us H2-оо